Одоо ингээд төсөв хэлэлцэн тэртээ тэргүй төсвийг бол маш сайн олон талаас нь 126 талаас нь маш сайн мүлжиж одоо шүүмжилж маш сайн ажилдаг. Гэхдээ би төсөөс гадна яг одоо энийг цаг үед үүссэн байгаа асуудлаар бас дуугаалаа илэрхийлмээр байна. Яг л иргэд маань ч гэсэн яг одоо энэ талаар сайн хэлж өгөөсэй гэж улсын хурлын гишүүнд болгож томилсон өөрсдийнхээ гишүүдээс бас үг хүлээж байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр яг одоо нийгэм цаг үед маш эмзэг амьсгалтай хэрэг гараад байгаа. Би улсын хурлын дарга амар баясгаланд нэг зүйлийг санаачлаад хийж өгөөсэй гэж бодож байгаа. Учир нь гэвэл манай парламент чинь одоо энэ нийгэм цаг үеийн шаардлагад нийцсэн тийм ээ. Одоо хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар бас голлон чиглэж ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ цаазын ялын тухай маш олон иргэд аргаа барсан иргэд шүү дээ. Тэгээд би ч гэсэн бас аргаа бараад ингээд энэ талаар дуугарч байна. Тэгээд захаасаа гişүүд хууль тогтоогчид хүн алах тухай яриа явж ингээд ингэж энэ чи зүгээр явж байгаа хүн алах тухай биш ээ. Хүний амь насыг онц хэрцгийгээр бүрлэгж байгаа удаа дараа олон ноцтой юм алга үйлдэж байгаа. Тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийг харгислан ядж байгаа ийм одоо асуудал дээр бид нар одоо яг ямар арга хэмжээ авах вэ? Ард иргэд биднээс өөр хүнд хандах вэ? Хэнийг хүлээх вэ гэдэг ийм асуудлууд ирсэн байна. Тэгэхээр зэрэг би таныг энэ ажлын хэсэг байгуулад энэ ажлын хэсэгтээ энэ хуульч эрх зүйч мундаг мэргэжлийн энэ гишүүдээрээ баг бүрдүүлээд энэ цаазын ялын тухайд болох юм уу болохгүй юм уу болохгүй бол яагаад юм болох бол яагаад юм гэдэг энэ үндслүүдийг гаргаж ирэх ажлын хэсгийг байгуулж өгөөч гэсэн ийм хүсэл саналд тавья гэж бодож байгаамаа. За тэгээд одоо жишээлбэл зарим нэгэн гишүүд маань жишээлбэл одоо Тэмүүжин гишүүн бас хэлж байна л да цаазын ялаар попрочлахгүй гэдэг. Попрод гэсэн юм бол байхгүй. Гэхдээ бид нэр өнгөрсөн хугацаанд ер нь энэ одоо хүүхэд эмэгтэйчүүд энэ нийгэмд их одоо хүний амь насыг бид нар хэрхэн яаж хамгаалж байгаа юм бэ? Цаазын ялгүй байлаа гэд өөр биднэрт энэ иргэдний хамгаалах, амь насыг хамгаалах ийм арга гарч байгаа юм уу? Ийм асуудлыг одоо та нар мэргэжлийн юм мундаг хуульч нар дээрэс нь парламентэд олон удаа сууж байгаа ийм дадлаг туршлагатай хүмүүс. Тэгэхээр ийм зүйлийг санаж сэдэх нь бидний ажил болохоос биш ард иргэд бол аргаа барсан хүмүүс л ингээд мэдэх чадах юм аа л ярьж байгаа. Дараа 1 минутаа үргэлжлүүлээд авчихна юм өсөн. За тэгээд одоо энэ хууль шүүх цэцэглэлийн асуудлыг яах вэ? Энэ иргэд чинь ер нь одоо үнэхээр одоо бас аргагүй штэ. Шүүх цэцэглэлд итгэхгүй байхаас өөр аргагүй байдал үүсчээд байгаа. Яагаад гэвэл тэртээ тэргүй хууль шүүх цэцэглэл өөрөө иргэн болон тийм ээ одоо эрх мэтлэнүүдэд ялгууртай үйлчилдэг энэ байдал нийгэмд газар аваад олон жилийн нүрийг үдэж байгаа учраас иргэд өнөөдөр одоо шүүх цэцэглэлд итгэх улмаар төр цэцэгтэй итгэх алдарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг бүгдээрээ яаж шийдэх юм бэ? Шүүх цэцэглэлийг прокурорыг тийм ээ үнэхээр нөгөө одоо хохирогчийн талд бол баян одоо хамаагүй одоо үйлчилж чаддаг тийм ээ яллах дүгнэлтийг гаргаж чаддаг хэргийг зөв шүүн тунгадаг ийм ажлыг бас бид нар бас шууд хянах боломжгүй ч гэсэн одоо энэ хууль зүйн мянган хороогоор дамжуулаад ч байдаг юм уу энэ иргэдийнхаа энэ итгэлийг сэргээх энэ асуудлыг бас одоо төлөөлөл нь болсон бид нар л хийхгүй бол хин их юм бэ ер нь тийм үстэй дарга. Тэгэхээр та бас тэр ажлын хэсэг дээр сайн анхаарч өгөөч гэж хүсэл тавих гэсэн юм аа. За баярлалаа.